За өнөөдрийн бичлэг дээр бид нэр гар утсыг огт ашиглахгүй. Гар утсаа гэртээ хайрцагын дотор хийгээд үлдээгээд явна. Харин гар утсныхоо оронд хэдүүлээ дэвтэр ашиглах байгаа. Энэхүү дэвтрийг ашиглана. Дэвтэр. Дэвтрийг яагаад дэвтэр гэж нэрлсэн юм бол амар нэр үү те. Дэвтэр. Дэвтрийг ашиглаад гар утасны аппликейшнуудыг орлуулах гэж үзэн заяа. Нөө өвцгээд аппликейшн байгаа шүү дээ. Хүмүүс тэмдэглэлийн утсан дээрээ бичдэг. Тэр чинь яг үндэ дэвтэр байгаа даахгүй. Дэвтэр ингээ байжсэн чинь гар утас ажлын булаацсан байгаа даахгүй. За яг гэхдээ дэвтэрэн дээр камера байхгүй, Google Map байхгүй, Instagram байхгүй, YouTube байхгүй ч гэсэн аль болох орлуулах гад үзэн түү гэдэг өнөөдөр хийх зүйлс жигсаалт байна. За ингээд өнөөдрийн бидний хамгийн ихний хийх зүйл бол дугуй авах гэж байна. Юун дугуй муу болоо явчих вэ гэхээр бичлэг хийж байгаа хүнд бол дугуй бол сонирхолтой байх ах гэж бодож байна. Манай гэрт яг одоо дугуй маань байхгүй байна. Хэдүүлээ өөр газраас очиж дугуй авах байгаа. Тэгвэл хэдүүлээ ямар ч байсан гэрээсээ гарцгаая. За ингээд гар утсаа унтраач. Тэгээд одоо энэ хүү авдран дотроо хийгээд за тэгээд энийг ингээд таглаад явъя. Тэгээд амжилт хүсээ залуусаа орой ирж хагаад энийг задлаа. Тэгээд гар утсаа аваад тэгээд YouTube үзнэ үү, Instagram үзнэ үү, TikTok үзнэ үү мэдгүй өөрөө мэд. Баяртай гар утас минь өнөөдөр хэдүүлээ агцъя да. За энэ маань одоо гар утас болоод одоо гар утсыг маань орлон шүү дээ. Гэрээсээ гаръя да. Жогон байхад нэг амар утас муц байдгүй байхад юмнууд уншаал яваад байдаг гэсэн шүү дээ. Хаяг маяг. Одоо яг тэрнтэй адилхан нөгөө утас байхгүй болчихгоц чи хан дээр юу вэ? Ямар хаяг маяг вэ? Тэр болгоныг уншаал яваад байдаг юм шүү дээ. Та нөгөө гэрлэн дохио мохон дээр зогсож байгаад ингээ нэг төр зур хүлээж ихтэй ингээ нэг юм хийгээл хүмүүс ч утсаа орлоо тэгэнгүүт нөгөө утас байхгүй. Тэгээ зүгээр л ингээ урагшаага ингээ хараал ингээл самбар мамбар уншаал. За дугуун дээрээ ирсэн. Тэгсэн чинь баларсан. Хийн байх. За бараг л тодорхой байсан л та. Уртлын дугууных нь хийн байх. За тэгтээ яг тэгээ авч гараад түрж яваад тэгээд дугуй засвар ороод тэгээд хийлүүлээд тэгээд хэдүүлээ учир нь олоод цаашаа явна да. Тэгээд бас нэг юм байгаа нөгөө найзтайгаа кофе шоп дээр цаг тохирцсон байгаа. Очоод нэг кофе уугаад нэг хальт юм ярьчаа цаашаа явъя гэж бодсон. Цаг маань болох гээд тэгээд утас байхгүй болохоор яг хоцорлоо шүү гэд хэлэх боломж байхгүй. Тэгээд одоо дээр үйд байгаа юм шиг тэгээд мандгүй очоод байж игдээ тэгээд би тэгээд хойноос нь харахуугаар яваад очие доо. Уг нь ингээ шууд унаад явсан болгоо явахгүй. Аач одоо энэ дугуй нь олон хийлэгдэх юм болоо та. Энд чинь бас нэг өөр хошуу мөшүүтэй байгаад дит юм аа. За дугуй маань ажилласан. Ямар ч байсан унаатай болцоо алхахгүй. Цаг нь болчоод идэх нөгөөх нь уцаа харахгүй утсан байхгүй. Ямар авир бензинтэй мотоциклтэй юм тий. Манай найз явж шít. Мотоциклтэйгээ ирж идэг гэсэн бензинтэй мотоциклтэй чи манай найз гэсэн шít. Ямар ч хоорондоо чааталж ярихгүйгээр уулзах чинь. Бэлэн мөнгө ашиглаад тооцоо хийчихье гэж бодсон чи манай найз төлчлөө даалгаварчлаа. Гэлгэр ахаар яа дээ. Харандагаар авчих би ярцаад байхгүй. Тийм. Харандаа марандаагаар ингэнгүүт би яар зайлгах юм биш шít. Эхний одоо даалгаварлах энэ дугуй авах гэдэг даалгавраа биелүүлсэн байна. За дараагийнх нь бол ажил гэж байна. Хүмүүс ч одоо ингээд уцаар холбогдол за тэндээс би тийм бичиг баримт аваад тэтэн цагт авчид өгье гэж ажил амжуулдээ штэ. Надад яг тэгж амжуулах хэрэгтэй ажил байгаа байхгүй юу? Надад утас байхгүй. Тэгэхээр хэдүүлээ манай ажил дээр очиж тэр одоо бичиг баримтыг авангуудаа өөр нэг газар очино. За хоёул ер нь бол 13 энэ тий. 3 өндөр. За Баян Монгол хороол руу очиноо. Энд одоо бид хоёр байгаа юм байна 13-ийн буудлын энд. За тэнгуү дээшээ ингээ явангуудаа урагшаага энүүгээр ингээ замаараа уруудаад дугуйтайгаа яваад энэ ч одоо нэг дугуун зам хийцэн мөлий тэрүүгээр явна гэж найдаа. Урагшаа явангууд одоо энэ дүнжин гар байна те. Дээшээ явангууд тэнд Баян Монгол хорооллогоо. За эндээсээ бичиг баримтаа авчаад Home Plaza-ын тэр явд чинь. Тэгээ энэ л байна л да. За нөөц дээр хэдүүлээ энэ Maps-ыг хийцэн болохоор энэ дээр ингээ чеклчи. За ямар ч зүйл өнөөдөр хоёр юмыг амжуулчлаа. Тэгээ дараагийн юмнууд хэдүүлээ энд ингээ нэмээд явж болно. За ямар ч зүйл дараагийн очих газар бол түрүүн хэлсэн те нэг амжуулах юм байна. Тэгээ тэрийг амжуулчаад энийг зөвтгөн. За тэгээ дараа нь Instagram дээр постлно. Одоо манай Instagram гэдэг аппликейшн бол ийшээгээ ингээл Instagram-ийн хэсэг энд байна да. Манай гар утасны хийгчнээс. Яа тэгтээ ингээд юм хийгээд яваад тахаар тэгтээ бас уцаа оролдохгүй байд юм байна. Ингээд бичлэг хийгээд ингээд дэвтэр дээр янз янзын бичээд яваад тахаар. За ба явлаа. Мөрт дараагийнхаа газар руу явж ажлын амжуулах голчтой бороо мороо арах нь дээ. Юу болоод байна? Газрын зураг дээрээ зурсан шигээ явах хэрэгтэй. Газрын зураг дээр бол бид нар яг ингэж тэнд дугуун зам байна шүү дээ. Энэ хүртэлтэйгээ яаж явах юм бол энэ ихтэй бас яг аюултай байхаа. Жохон аюулгүй биш байхаа. Машинууд ер нь энэ нэмрээр дарж магадгүй хаалга маалга онгоох үедээ. Тэр энийг араа.
ажил дээр ороод ирсэн. Green Maps гэдэг аппликейшнийг ашиглаад одоо энэ хүү газрын зургийн дагуу start navigation хийгээд энэ замын дагуу явсараад ажил дээр ингээд хүрээд ирсэн байна. Одоо нэг сонирхолтой юм болох чинь зөө. Одоо бид нар энэ ажил дээрээс бичиг баримтыг аваад дахиад нэг газар очиод хүргэж өгнө гэдэг байгаа шүү дээ. Миний тэр очих газар ингээд заавал QR уншуулад тотгошоогоо нэвтэрдэг тийм автоматжуулсан тийм системтэй хаалттай байхгүй. QR уншуулахын тулд биднэрт утас хэрэгтэй болж байна те. Тэнгүүт өнөөдөр чи бид нар ядж байхдаа гар үзэхгүй челленж хийгээд явж байгаа. Тэнгүүт би энийг тооцоолоод нэг зүйл хийцэн байгаа. Юу гэхээр тэр QR миний утсан дээр байсан бохгүй. Тэгэнгүүт тэр QR-ыг нь би өөрийнхөө дэвтэр дээр зурцсан. Дөөрөл гад зурцсан. Ажлын хэсгийг мэдэхгүй байна. Амжилттай болох юм бол үнэхээр бидний өнөөдрийн төлөвлөгөө амжилттай болж ийн гэж үзнэ. Бидний энэ ашиглаад байгаа энэ дэвтэр гэдэг энэ дэвтэр байгаа. Энийг гэр нь Монгол улсад бараг мэддгүй хүн байхгүй те. Энэ дэвтрийг биш те. Энэ Улаанбаатар принт гэдэг үйлдвэрлэдэг юм байна. 30 жилийн туршид үйлдвэрлэж байгаа гэж байгаа байхгүй. Одоо энэ дэвтэр надтай чийцүү. Тэгээд хар багтлагаас яг ийм дэвтэргээ бичсэн энэ загвартайгаа энэ дэвтэр бол байдаг байсан. Энэ дэвтэрч гэдэг юм уу те. Одоо янз янзын зургуудтай эсвэл илүү олон хуудастай эмхүү дэвтэрүүд бас байдаг шүү дээ янз янзаараа. Маш сайн чанарын модыг ашиглаж одоо хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй тийм модоор хийдэг гинэ. Тэгвэл бол одоо энэ дэвтэр гэдэг зүйл чи өөрөө одоо бид нар энэ дэр ингээл юм бичээл гараараа ингээл өдөржин наагаал эсвэл заримдаа нүрээ наагаал эсвэл дэвтрээ заримдаа барыг идчихдэг штэ. Цаас идвэл гахаад өгөхгүй штэ. Тэнгүүд одоо Улаанбаатар принтийнхэн маань 30 жилийн туршид энэ хүү дэвтрүүдийг үйлдвэрлээд ирсэн гэж юм. Тэгээ тэрийг нь бид нар мэдхгүй зүгээр л ашиглаад яадаг гэсэн байна. Одоо ингээ энэ дэвтэр дээр ингээ бичэн штэ. Тэнгүүд нөгөө нэг хойд хуудсан дээр ингээ нэвтэрч ордгоо. Тэгээ одоо хэдүүл эндээсээ гараад энэ QR-ыг яг ажиллах хэсгийг шалгая. Тэгээ одоо гэлс явахгүй бол одоо нэг ажлын цаг дуслаа гэж болохоор хэдүүл эндээс гарцгаая. Йоо, энэгээр онгот ч одоо нөгөө нэг зайсангийн шатнаас ингээд бичлэг хийгээд уруудаад идэг хүүхдүүд үү шүү дээ. Тэд нар шиг юм биш үү. Цаасан QR ажилласаа. За. Зочин байгууллага. За баярлалаа. За ер нь бол ажлаа амжилтсан. Тэгээ сая иш орж ирсэн чинь эндээс хүн харин надад туслаад энэ талаас нь онгоолгоод өгчлөө. QR-а ямар ч байсан ажиллаж исэн хэсгийг шалгая. Дэвтрээ нугалцсан байна шүү дээ. Хаан зурлаа. За энэ бол Green Maps application байна. Энэ. За ингээд манай QR ажиллах байсан уу? Хамтдаа харцгаая. Энэ шүү дээ. Oh my god. Ажиллаж. Oh my god. Болжи. За явъя да. Харж хоолоо идэ дөө. За аюуч гэсэн гэртээ эргээд хүрээд ирлээ. За ажил гэдэг одоо энэ хөө ажил маань сая бүтчлээ. Тэгээд дээрээс нь тэр QR-ыг дөөрэлгэж зураад те манай энэ i дэвтэр аппликейшн манаас асуудалгүй гаргадсан байна гэдгийг бас ингээд баталсандаа айгаа баяртай байна. Одоо бид нарт Instagram руу ороод пост оруулах дутуу байгаад байна л да. Иймэрхүү юм хийж байгаа тулдаа уцаа оролдохгүй байж чадаад байна. Тэгэхгүй бол одоо яг ингээл юу ч хийгээгүй, бичлэг хийгээгүй ингээл уцаа оролдохгүй байна гэсэн бол бас амар хэцүү байх бах гэж бодож байна. Тэгээ одоо бол ямар ч хэсэн өдөр дуусаад яг нар жарах га тийм байж байна. Тийм болохоор хэдүүл юу ч гэсэн гэр дотроосоо нэг юмны зургийг даръя. Манай энэ хүү цонхны давцан дээр байгаа 3 цэцэг цонхны давцантайгаа нийлээд ямар гоё харагдаж байна үзэгчтэй. Ингээд би дөнгөж сая Instagram дээр энэ 3-ын зургийг нь дараад постлчлоо. Юу чигээд байгаа. Ишээ постлчлоо. За одоо ямар ч лайк алга, ямар ч комент, шеэр юу ч алгаа. За комментээ өөрөө биччихд юм уу анхныхаа комментийн. Миний Instagram чинь Gremix байна. Энэ хүү постныхаа анхныхаа комментиг өөрөө биччихлээ. За тэнгууд дэвтэрэн дээр байгаа юмнууд маань ингээд бараг бүрэлдэж чинь ямар ч гэсэн өөрийнхөө тэмдэглэсэн байсан амжуулах юмнууд болон ашиглах аппликейшнуудыг бүгдийг нь ашиглаад үзчихлээ. Тэнгууд хамгийн сүүлд нь та хэдэд хэлээгүй нэг зүйл байгаад байгаа. Тэр бол мессеж зат байгаа. За яг мэдээж би энэ дэвтэр дээр ингээд мессеж бичээд хүнд нь авчиж өгөөд уншаарай гэдэг нөгөө захиа байдлаар ингээд ашиглаж болно шүү дээ. Тэнгууд тэр чинь мэйл болчиход байгаа байхгүй. Энэ хүү дэвтрийг би одоо бичлэг хийж дуусчаад хадгалъя гэж бодож байгаа. Тэгээд гол шалтгаан нь юу гэхээр хамгийн эхний нүүрэнд мессеж бичсэн байгаа. Өөртөө бичсэн 5 юм уу 10 жилийн дараах өөртөө зориулж энэ мессежийг бичсэн баг. За ингэж бичсэн байна те. Сайн байна уу? Энэ захиаг ирээдүйн өөртөө зориулж бичиж байна. Шалтгаан нь бол хуучин дэвтрүүдээ үзээд үнтэй адил мэдрэмжийг ирээдүйд бас авахыг хүссэн. Энэ жил YouTube хийж эхлээд 10 жил болж байна. Анх эхэлж явах үе бодвол дайжгүй л байна. Ирээдүйд энийг хийж байгаа юу гинэ. Хийхгүй байсан ч яах вэ? Гол нь дайжгүй аз жаргалтай амьдарч байвал болоо. Йоо, гинт юм орж ирэл те. Яа, гэхдээ ойрд дэвтэр дээр юм бичээгүй гар амар өвдөж байна. Гиснээс энэ жил 30 нас хүрээд их шок. Ирээдүйд 40-50 хүрнэхээр бас тийлтэй. За яг хүний амьдрал. Энэ дэвтэр бас энэ жил 30 нас хүрч байгаа юм байна. Чацуу андууд байх нэ. Өнөөдөртөө ингэж боллоо. Ирэх жилийн үедээ дахиад бичиж гинэ. Жилдээ нэг юм бичээд их юм бол энэ ч одоо 10 жилийн дараа ч юм уу
эргээд үцхэд аягүй гоё. Тэгээ би сая хэд хоногийн өмнө 4 хэлсэнчлэн ингээд нэг шүүгээ мөгөөгээ янзлахад дэвтэрнүүдтэй ухсан чинь жоохон бахтай ашиглаж исэн дэвтэрнүүд байна. Тэгээ тэрийг гаргаад ирсэн чинь амар хөөх юмнууд байна зөө. Би та хэд нэг хальт харуулъя. За энэ дэвтэр байна зөө. Аягүй хуучны дэвтэр юм баг. Амар дээр юм нэртэй заяа. Анх намайг тухайн үед бичиж явах ч гэсэн хуучин дэвтэр байсан л та. 2015 оны 7 сарын 27 та тарагч байна. Сэрэх үед тог тасраад одоо хүртэл ирээгүй. Өөдөж суусандаа үнийг бичив гэж бичсэн. Амар хөөрхөө. Тухайн үед нэг тийм юм бодлого бичсэн. Тэг чи одоо энэ ингээд амар гоё дурсамжлоод нэг хөөрхөө юмор үлдсэн. Тэгснээ хойно ингээд бас юмнууд бичсэн заяа. За энэ ингэсэн онлайн сэтгүүлийн сайт нэг санаа орж ирв. Тухайн үед чинь одоо 2015 оны 8 сарын 17. Тэнд бичлэгийг хийж яхад чинь яг 8 сарын 17 биш үү? Гол зорилго гэж байгаа юм. Онлайн байгаа хүмүүс Facebook, Instagram, Twitter-ийн дараа орж шалгадаг сайт болгох гинэ. Тухайн үед бол ийм сайтууд аюул алдартай байсан. Тэрнтэй адилхан гоё сайт болохыг хүссэн юм шүү дээ. Эмэгтэй админтай болох гэнэ. Ягаад эрэгтэй админтай болохыг хүсээгүй юм бол веб сайтны санаа бүтээгүй ч гэсэн магадгүй тэр ингээд хүсэл нь явсаар хагаад ингээд YouTube руу ороод одоо би ингээд YouTube магадгүй 10 жил хийгээд одоо хүртлийн бичлэгээ ингээд хийгээ сууж байгаа байж магадгүй. Ер нь бол тийм ойролцоо холбож болохоор зүйл мөн байж боломжгүй. Тийм болохоор шүү дээ. Дэвтэр гэдэг зүйл ч аюул тийм гоё энерги шингэсэн зүйл байгаа байхгүй. Яг нь гар утас ч юм уу компьютер дээр ингээл юмнуудаа одоо хурдан тэмдэглэж авдаг болцсон л та цаг үе солигдоод. Гэхдээ хаяаж болтугай дэвтэр дээр иймэрхүү юм үлдээгээд те. Бусдаар бол мэдээж дэвтрийг бол битүү хичээл ном дээр ашиглан. За энэ вэ те. Хамтлаг дууж дүлгэрийн баатар аниме энэ төрөл бүл төрлөөр хэвлэгддэг. Надад байгаа нь бол ийм уран зураг байна. Энэ ямар нэртэй уран зураг юм бэ? Оюутан байхад ийм дэвтэр байсан бол би нэг бүр заавал авах байсан. Энэ яадаг вэ гэхээр ингэдэм бил. Семинараа энэ талаасаа бичин заяа. За тэнгүүтээ дэвтрээ ингэж эргүүлэнгүүтээ лекц болчихно. Биш лекц болчихно. За лекц орох үед ингээ бичиж. Хольж мэлж бичихгүй. Ингээд хоёр дэвтэр ашиглаж байгаа юм шиг хэрнээ нэг дэвтэртэй. За энэ мэтчлэн тэгэл ёстой 9 бүрийн янз янзын ёд зөнгийн зурагтай янз янзын дэвтрүүдийг Улаанбаатар принтийн 30 жилийн турш үйлдвэрлээд энэ жилч бас адилхан үйлдвэрлээд ингээ явж байгаа юм байна. Одоо бид нар чинь нөгөө хичээл авах гээд ирэхээр дэвтрүүдээ авах та. За дөрвөлжин дэвтэр хэдийг авах уу? Тууш дэвтэр хэдийг авах уу гэл нэг баахан толгой иргэдэж штэ. Тэгвэл тэднийг тооцоолоод ингээ нэг багц болгоцсон. Тэдгээр ингээ багцаас нэг авчиг гэл тэнгууд яг нэг хүүхдээ 30 жилийн хэрэгцээ ч юм уу ингээ байж идэг ч гэдэм үү. Айгу цаг хэмсэн багц гаргацсан байгаа юм байна. Өглөө ирсэн болохоор нэг жоохон нойр хүрээд энэ дог хийгээд цаг авчдсан билүү. Сошиалууд дээр янз янзын юм болж байгаа болоо. Дэлхий сөнөхөөр зарлагдсан байх үедээ яг намайг нэг өдөр уцаа ашиглахаа болцсон байсан чинь. За хэдүүлээ юу яа. Жоохон байж байгаад бол зэ. Би нэг энэ хавьдаа нэг жоохон зурагт үзэж нэг жоохон цаг авд юм уу яад юм байгаа мэдгүй. За сая одоо ингээд хийцгүүрээд тэгээ өглөө ирцэрээд өнөөдөр жингээ дугуйтаа яваад юм жоохон биеийн хүч гаргацсан чинь ядарсан юм уу яасан энэ дээр орон дээр очиод 30 минут нам явсан байна. Тэгээ одоо бүр сүлдээ цонхоор хараад юм хараад зогслоо. Орой олж байгаа болохоор ер нь ингээд уцаа олж авъя гэж бодлоо. Тэгээд өнөөдөр чинь нэгт өдөр байсан одоо нөгөө ажил амьдралаас юу болж байгаа бол ёо энэ авдран дотор эцэж яхад ямар ямар кино шиг харагдд юм тий. За ингээд бидний хүлээсэн мөч ёо нэг өдөржингөө уцсгүй. За ямар муухай хэрмэр болцсон юм тий. Нэг өдөржингөө уцгүй байна гэдэг чинь ер нь бол нэлээ үзээтэй юм байна уу? Одоо бүр олон өдөр ингэн гэвэл ер нь бол чанга юм байна. Өнөөдөр ч ингээд энэ дэр ингээд батгахтай өөрийгөө харсан чи өөр хүн шиг харагдаад байх юм. За өнөөдөр ямар ч хэсэг хөдөлгөөн гоё челленж давсан гэж үзэж байна. Энтэй адилхан та хэд гоё бичлэгийн санаа ч юм уу гоё юм байх юм бол комментэн дээр бичээрэй. Магадгүй дараагийн бичлэг таны санаагаар хийгдэх ч юм билээ мэдэхгүй байна. За зөв өнөөдөр бичлэг дүүрээ дууслаа. Бичлэг таалагдсан бол лайк дараарай.